Ховд аймгийн хөлмөр халамжийн үйлчилгээний газар нь орон нутгийн иргэдийн хөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр аж ахуй эрхлэлт, хөлмөрт бэлтгэх сургалтыг үе шатаагаар зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн хөлмөр халамжийн үйлчилгээний газар Дараваны эзэд төрийн бас байгууллагатай хамтран иргэдийг аж ахуй эрхлэлт, хөлмөрт бэлтгэх, бизнесийн эхлэл сэдэв сургалтыг 11-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн бичил бизнес эрхлэгч иргэн, хуваарай хөдөлмөр эрхлэгч, зээл, эргэн төлөвлөлт санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл бичсэн. Төсөл нь шалгарсан иргэд болон цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож, бизнес хийхэд анхаарах асуудлын талаар анхан шатны мэдлэг ур чадвар эзэмшиж байгаараа онцлогтой юм. Өнөөдрийн энэ арга хэмжээнд бол манай 2019 оны хөлбөмбөр эрхлэлтийн чиглэлээр тэр дундаа манай төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан эргээд одоо банкар дамжаад жижиг зээлэнд хамрагдах байгаа иргэдийг төлхөө анхаар оруулсан байгаа. За мөн одоо 2020 онд хөлбөмбөр эрхлэлтийн чиглэлээр жижиг төсөл хөтөлбөрүүдэд зээлд хамрагдах байгаа хүсэлтэд ирүүлсэн иргэдийг бол энэ арга хэмжээнд хамруулж байгаа. Энэ арга хэмжээ маань үндсэндээ 2 өдрийн туршид иргэдэд бизнесээ хэрхэн хөгжүүлэхийг мөн одоо төсөл хөтөлбөрт яаж хамрагдахын төслөө хэрхэн боловсруулж боломжууд байгаа юм те банкнаас ямар зээлийг авах боломж байгаа юм хөлбөмбөр халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж байгаа хөлбөмбөр эрхлэлтийн чиглэлийн одоо бүхэл мэдээллүүдтэй танилцахын боломжтой сургалт байгаа. Ер нь бол манай хөлбөмбөр халамж үйлчилгээний газраас хийж хэрэгжүүлж байгаа хөлбөмбөр эрхлэлтийн чиглэлийн мэдээллүүдтэй болон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болно. Ингэснээрээ өөртөө одоо энэ хуваарай хөлбөмбөр эрхэлж байгаа хүмүүс маань ажлын байр бий болгох, бусдад ажлын байр бий болгох, хөлбөмбөр эрхлэлтийн одоо нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм гол одоо мэдээллийг авч чадна гэсэн үг. Аж ахуй эрхлэлт хөдөлмөрт бэлтгэх бизнесийн эхлэл сэдэв сургалтын үр дүнд иргэд хөлмөр халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй залуучуудын хөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, малчтын хөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн талаар шинэлэг мэдээлэлтэй болох юм. Мөн бизнес эрхлэгчийн эзэмших, шин чанар, маркетинг, ажил хэрэгч байдал, ажиллах хүч, санхүүгийн төлөвлөлтийн чиглэлээр мэдлэг ур чадвараа хөгжүүлэх давуу талтай болохыг зохион байгуулагчид онцолж байлаа.